Хүмүүнд та бүхэнд энэ өдрийн мэнд төшөөлье. Гадаад байгаа Монгол иргэдийн эрхсийг хамгаалах тэдний сансан онцлогыг дэмжих талаар төр засгаас явуулж буй бодлогыг та бүхэндээ тайлбарлаж хэлье. 2012-оос 2016 онд ихэр төлөвлөсөн мөрийн хөтөлбөртөө Монгол улсын иргэдийн гадаад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаад байгаа Монгол иргэдийн эрхсийг хамгаалах, консулын үйлчлэгийг шуурхай хүртээмжтэй болгох, гадаадын харьяа тулсан Монгол улсын уугуул иргэний нутагтаан зорчих, эхэл соёлоон сурах, нутагтаан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүний наймаа хар тамхи болон бус одоо ностой гэмтэргийн золиосулж байгаа иргэдэд тусламж үзүүлэх энэ чиглэлээр бол тодорхой ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн одоо 2012 оны сонгуулийн одоо дараагаас энэ 13 он хүртэл тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж эхлэв байна. Тухайлбал хэлийн чандад байгаа иргэдэд туслах сан маань одоо 13 онд бол 8 удаагийн хурал хийсэн. За энэгээр бол 69 иргэний асуудлыг одоо авч хэлсэн. За энэ сангийн хурлаар гол одоо тавигдж байгаа асуудал бол хэлийн чандад байж байгаа иргэд одоо нас барах, зүрийн одоо бэрхшээл, хүндрэлтэй тулгарх энэ үедээ гадаад харилцааны яамд хандаж өөрсдийнхөө одоо тэр хүндрэлтэй байдаг шийдвэрлэж хүсдэг. Ингээд үндсэндээ энэ онд бол 50 иргэнд 166.2 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. За яг ер нь төлөвлөж байгаа мөнгө маань бол жилдээ $270 орчим сая төгрөгийн одоо төсөв хөрөнгө батлагдсан боловч энэ жилийн одоо төсвийн одоо тодтолоор бол энэ мөнгөний бараг талын одоо хасцсан байгаа. Гэхдээ энэ нөхцөл боломжтой тулгуурлаад энэ иргэдтэй тусалцаа үзүүлэх энэ ажил хийж байгаа гэдгийг энд зориуд хэлье. За хоёрдугаарт нь конституцийн төлөвлөлийг бэхжүүлэх чиглэлээр нэлээд одоо ажил хийгдэж байгааг манай иргэд мэдж байгаа бах. За ер нь Монгол улсын иргэд одноороо одоо ажиллаж амьдардаг ийм одоо улс хотуудад конституцийн төлөвлөлийг байгуулахын ажил одоо энэ санаалсан. Өнөөдөр дэлхийн хэмжээнд бол 112 мянган монгол одоо мөн одоо улс орнууд амьдарч байгаа. Эднээс 30 гаруй мянган иргэд нь бол Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын баруун эргийн Сан Франциско, Японы Осака, Бүгднайрамд Хятад улсын Гонконг одоо бусдул өнгөрсөн одоо жил бол конституцийн одоо газрууд байгуулагч шинээр байгуулсан. Цаашдаа бид бас Туркийн Стамбул, Бүгднайрамд Солонгос улсын Бусан, Киргизийн Бишкек, Бүгднайрамд Хятад улсын Хөлбөмбөр, Гуанжу одоо зэрэг хотуудад конституцийн төлөөллийн газрыг бий болгохоор ингэж ажиллаж байна. За өргөмжт консулын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой одоо идэвхтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ дэлхийн 42 оронд Монгол улсын одоо төлөөсөн 70 өргөмжт консул үйл ажиллагаа одоо явуулж байна. За иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр нийтдээ одоо дэлхийн 16 улс оронд манай иргэд визгүй зорчиж байгаа. Мөн одоо 18 улсад дипломат болон албан паспорттой иргэд визгүй зорчиж байгаа. Ер нь визгүй зорчиж байгаа иргэдийн энэ нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ялангуяа энэ 2013 онд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. За энэ оны 11-р сарын одоо өнөөдрийн байдлаар бол Перу, Кувейт, Бруней, Колумб, Мьянмар улстай албан дипломат паспорттой иргэд визгүй зорчихоор хэлцээр байгууллаа. Мөн одоо холбооны бүгд найрамдах Герман улстай захин дипломат паспорттой иргэд визгүй зорчихоор болсон. Энэ хэлцээр бол энэ 11-р сарын 18-наас эхлээд одоо хэрэгжиж байгаа. За цаашдаа Канада, Туркийн одоо иргэдийг Монгол улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах энэ одоо шийдвэр бас хэрэгжиж эхлээд ингэ явж байна. Ер нь одоо худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын одоо сэдвээр хамт ажиллагаа хөгжүүлэхэд энэ одоо визгүй зорчиж байгаа хэлцээр байгуулагдж байгаа нь одоо их ачаал өвдөлтөй иргэдэд бас таатай энэ зүйл болж байгаа гэдгийг зөвхөн хэлье. За Монгол улсын иргэдийг шинжилсэн бүртгүүлэх энэ ажил дээр бол гадаад харилцааны яам, консулын газраас холбогдох одоо хууль зүйн яам, иргэний бүртгэлийн байгууллагуудтай хамтарч нэлээд одоо санаачлах ажиллаж байгааг удирдах хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар бол 38,800 одоо 80 насан туршсан иргэн шинжилсэн одоо бүртгэлд бол хамрагдсан байгаа. За мөн одоо шинжилсэн бүртгэд хамрагдсны ачааллуудыг ойлгуулах, сурчлахын ажил нэлээд авс давхар хийгдэж байгаа. Тэрөөс одоо иргэд үзүүлж байгаа альва тусламж дэмжлэгийг одоо авахд
энэ бүртгэд хамрагдах бол ачлагдaltaй юм аа гэдгийг энэ бол зориг онцлон тэмдэглэж байна. За манай төр засгийн зүгээс өрн хөлийн чандад байгаа иргэдийнхэн эрх хэсгийг хамгаалахад бас тухайн оронд одоо гол одоо Монголын улсын иргэд оршин сууж байгаа орнуудаа одоо конституцийн зөвлөлт улсыг бол жилээр зохион байгуулдаг. За бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, Турк улс, Казахстан улс энэ улсуудтай бол жилээр одоо конституцийн зөвлөлт улсыг зохион байгуулж иргэдтэйгээ холбогдсон тэдний эрх хэсэгтэй холбогдсон асуудлуудыг бол харилцаж ярьж ингэж ирсэн гэдэг нь зориуд хэлье. За манай бас иргэд хөлийн чандад олноор зорчихын хэрээр бас тэнд одоо гэмтрэг зөрчилд холбогдох өөрсдийн одоо санаатай санаа сургуу байдал сайн болж гэмтрэгийн золиос болох энэ асуудал нэлээд одоо их байгаа. Тухайлбал одоо хар тамхины гэмтрэгийн холбогдсон асуудал бол бидний хувьд бол сэтгэл түгшээсэн юм асуудал байж байгаа. Хөлийн чандад яг өнөөдрийн байдлаар хар тамхины гэмтрэгт 38 иргэн одоо ялагдж байна. Энэ 38 иргэнээс бол ихэнх нь бол одоо 30 гаруй юу ихэнх нь бол бүгд Хятад улсын нутагт ялагдж байгаа. За цаазаар авах хэлтэй 6, хувцаагүй хорих хэлтэй 6, за мөн одоо хорих хэлтэй 26 иргэн байж байгаа. За эдгээр иргэдтэй бидний хувьд одоо харилцааны яамны консулын зүгээс бол эргэх уулзах тэдэнд одоо шаардлагатай тусалцаа дэмжлэгийг үзүүлэх, шүүхрэлд нь өмгөөлөгч болж өгөх, орчуулагчаар хангах, арга гэрийнхэнтэй нь уулзуулах, шаардлагатай тохиолдолд одоо санаа бодлын сонсож уулзах ажлыг нэлээд зохион байгуулж байгаа. Зүгээр консулын одоо захирлын хойс гэдэг энэ жил бол бүгд Хятад улс, Филиппин, Малайз, Сингапур, Солонгос, Тайландд байгаа Монгол иргэдээ мөн Оросын холбооны улсад одоо хэрэгтэй орсон Монгол иргэдээ очиж уулзсан, тэдний санал хүсэлтийг үлээж авсан. Энэ жилийн үндсэндээ одоо нэг ялцсан шилжүүлэх хэлцээрийн дагуу бол 12 хүнийг бол хорондоо одоо ирүүлэх асуудлыг ярьж байна. Өнгөрсөн жил бол 2 одоо иргэнэ бүгд найрамд Хятад улсаас хорондоо авчирсан. За инхээр бол цаашдаа бас хэдийгээр энэ юу хар тамхины хэрэг маань бас их гарч байгаа гэсэн энэ хэргийн бас ерөнхийдөө бас сүүлийн одоо 2 жил бол тасан зохицох хэлбэртэй явж байгаа. Энэ оны 1-р сарын 23-нд Малайз улсад манай одоо 3 иргэн саатуулагдсан. Энэ улсуудын хэрэг бол шийдэгддэг байна. Эдгээрээс одоо өөр хэрэг бол хар тамхины хэрэгээр 2012-13 онд бол ямар нэгэн хэрэг бол гараагүй. За энэний өмнө одоо холбогдож улсуудын одоо хэрэгүүд бол зарим одоо хэрэг шийдэгдсэн юм байгаа гэдгийг ингэж хэлье. Зүгээр энд бас нэг далин хэлэхэд бол одоо манай иргэд энэ одоо бид хорондоо нөө иргэдийн эрх хэсгийг хамгаалах тэдний араас ингэж явж байгаа бас нэг хүндрэлтэй юм байгаа. Одоо Монгол иргэд олон нь бол бас тодорхой хэрэглэлийн золиос болж байгаа. Ялангуяа энэ хар тамхины хэрэг, за хөлийн чандад гарч байгаа одоо хулгайн хэрэгүүдэд бол монголчуудын энэ юу зүгээр нэг одоо төр зуурын мөнгө болох мөн одоо хүний одоо ятгалга тэнд орж тийм ээ сайхан газар үзчихэл зард мөнгөсөн дай гэсэн ийм юмд одоо орох тохиолдол саяхан энэ Туркт одоо манай 4 иргэн баригдсан. Тэрний одоо 3 иргэн гэхэд бол зөвхөн урд нь гадаад гарч үзээгүй 3 хүн хэлд аваад очиод тэр одоо ачааг нь аваад ингээ хил дээр баригдаад одоо шийтгэж явах жишээний ийм одоо энэ улсууд байж байгаа. Өнөөдөр бол хөлийн чандад одоо яаж эдэлж байгаа нийтийн 156 хүн байгаа. 156 хүний одоо олонх нь мөн одоо 200 гаруй хүн бол бас хэргийн учраас шалгагдаж байгаа. Тэгэхээр монголчуудаа хэлэхэд одоо бас ийм одоо зүйл давтаж тийм ээ зохион байгуулалттай гэмтэр хийдэг улсуудын ямар нэгэн нөлөө энд орж амьдралынхаа тодорхой одоо хэсгийг торны цаана өнгөрөө хорныхоо нэр төр өөрсдийнхээ нэр төр арга гэртэй хүндрэлж хийвчруулаач гэдгийг бол онцолж хэлмээр байна. За хулгайн хэрэг бол бас манай иргэдийг одоо монголчуудыг бас нэрийг харлуулж байгаа юм зүйл бол бас гадна одоо монголчуудын хулгай хийж байгаа явдал байгаа. Тийм учраас энэ чиглэлээр гэсэн холбогд байгууллагууд арга хэмжээ авч авах гэж бодож байна. Тэгээд монголчууд хөлийн чандад байж байгаа монголчуудаа зорж байгаа ажил хэрэг эрдэм мэдлэг тэр зүйлээ одоо сайн бүтээж Монгол улсынхаа нэр хүндийг өндөр төргөж ингэж явахыг хүсье. Та бүхэнтэй холбогдсон ямар нэгэн асуудал гарахад бидэнд одоо хандхад гадаад харилцааны яам консулын газрын зүгээс та бүхэнд тусдын чиг бэлэн байна.